За хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Хэвлэлээс та бүхэнд ганц их нарын шүүх хурлыг шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Тэгэхээр 5 дахь өдөр үргэлжилж байгаа энэ шүүх хурлыг одоо прокурорын зүгээс 2 дугаар шүүмж явж байна. Ингээд үзэгч та бүхэнд эглээс Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн шүүх хурлаас шүүх танхимаас шүүх хуралдааныг шууд дамжуулан үзүүлээ. Компаниг чи өөр төр шилжүүлж аваад татан буудах асуудлыг чи хариуцаа гэдэг. Хамгийн сүүлд даваа хөдөлгөөнд найзыг оруулаад тэр компаниг хариуцуулсан. Компани шилжүүлээ өгсөн учраас ганц танихгүй. Түүнээс энэ хоёрыг хэрэгжүүлж байгаа компаниуд дотор танихгүй нэг ч хүн байхгүй. Хэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол тэр хэрэгжүүлэх хэрэггүй мөртлөө хэрэг хэрэгжүүлсэн бол өөр компани яагаад оруулж болоогүй. Энэ бас нэг асуудал. Дээрээс нь засгийн газрын тухай хуулийн 18-ийн 3 дахь хэсэг зааснаар засгийн газрын хөтөлбөр төсөл арга хэмжээний шуурга зохицуултыг дэд сайд хариуцах хэрэгтэй гэж байна. Энэ засгийн газрын хуулийн тухай 18. Түүнээс ерөнхий сайдын ахлах зөвлөлийг хариуцаа гэсэн үг шүү. Дээрээс нь Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 23-д үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг Монгол Улсын сайд хэрэгжүүлнэ гэж байна. Тэгэхээр үндэсний хэмжээний төслийг бол сайд тэр засгийн газрын хөтөлбөр төсөл арга хэмжээг бол тэр дэд сайд нь тухайн чиглэлийн яамны дэд сайд нь хариуцсан ажиллаад явуулчихаар байна. Тэгэхээр ерөнхий сайдын энэ дэд сайд болон дэд сайдын ажлын болон энэ төсөл арга хэмжээг хэрэгжүүлгээд үүрэг өгсөн ч юм уу эсвэл эрхээ шилжүүлсэн тохиолдолд өөр хүн хэрэгжүүлэх боломжтой. Тэгээд энэ дэлгэцүүлгийн явцад гарсан дүгнэлтээс аваад үзэхэд ерөнхий сайдаас болон энэ тухайд засгийн газарт ажиллаж байсан сайд нараас ганц хүн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээ гэж эрхээ шилжүүлсэн нэгч баримт байхгүй, нэгч тохиолдол харагдахгүй. За дээрэс нь засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн дагуу хуралдаанаар хилцэн батлан хэрэгжүүлэх мөн хөтөлбөрт суурилсан төсвийн бодлогын өрөөнд төсвийн тухай хуулийн хавсралт болж явах ёстой. Энэ дээр зүгээр амаар тэрийг хэрэгжүүлэх гэснээс биш энэ төсөвд суусан болон төсвийн тэр хөтөлбөр энэ тэр батлагдсан байхгүй. Дээрэс нь ганц өөрийн улсын хурлын гишүүн болон сайд байх үеийн туслахаар ажиллаж байсан Эрдэнэ уулган даваагүй энэ компани үүсгэн байгуулагч нар. MJL, SP болон MJL, SPD компани. Энэ хоёрыг нэг нь үүсгэн байгуулсан байсан. Сүхбаатарын үүсгэн байгуулсан B компаниг өөрийн туслах Эрдэнэ уулганыг оруулаад ирчих. Энэ ажлыг хийгээд. Тэгэнгүүт нөгөө компани татвар тайлгнаагүй, үйл ажиллагаа явуулаагүй X тайлан гаргаж ирсэн компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компаниг хөтөлбөрт оруулж ирээд үйл ажиллагаа явуулангуудаа Эрдэнэ уулганыг захирлаар нь тавиулаад тэгээд энэ хөтөлбөр хэрэгжүүлээ гэд явуулчих. Тэгээ нөгөө компани татвартай болоод асуудал гараад ирэнгүүт даваа хүлээ чи нэг шинэ компани үүсгэдэг. Шинэ компани үүсгэдэнгүүтээ нөгөө D үсэг нэмээд MJL SPD компаниг байгуулчих. Тэгээд D компани үүсгэн байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа нөгөө хөтөлбөр хэрэгжүүлээ явчих. Энэ хоёр компани засгийн газрын хөтөлбөрт орж ирээд байгаа давуу тал нь юу вэ? Тэгвэл үүсгэн байгуулагдаад энэ олон жил явсан компани бүр суртаа одоо өөрөө эд хөрөнгөтэй болсон. Энэ компаниудыг яагаад оруулж ирж болоогүй? Тэгээд энэ компани хөрөнгөгүй байсан учраас засгийн газраас 854 1.5 тэрбумын зээл аваад байгаа. Хувийн компани төрөөс ямар шаардлага зээл олгодог. Энэ зээл олох үндэслэл нь юу юм? Зүгээр хувийн компани гүйж ороод төрөөс би хөтөлбөрийг чинь хэрэгжүүлээ гэдээ орчих боломж байд юм уу? Дээрээс нь хэрэгжүүлэлээ гэхэд засгийн газраас шууд нөөц хөрөнгөөш засгийн газрын нөөц хөрөнгөөс. Энэ нөөц хөрөнгө гэдэг нь засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлж явах явцдаа алдагдал хүлээсэн компаниудад буцаан олгохдохгүйгээр олгож байгаа мөнгө. Энэ мөнгө гэхдээ төлөгдсөн л дээ 854-ш төлөгдсөн 1.5-ч төлөгдсөн. Тэгэд энэ буцаан олохгүй энэ мөнгийг энэ үйл ажиллагаа явуулаагүй өөрийн үндсэн хөрөнгө байхгүй үүсгэн байгуулалтад хэдхэн сар болсон компаниуд яагаад энэ мөнгө олгохтой гэдэг юм болоо. Засгийн газар тэгээд нэгсэндээ олон энийг хэрэгжүүлэх компаниуд миний удаад олон байгаа гэж бодчих. Тэгэхэд үүсгэн байгууллагад хэрэгжүүлээд явна гэдэг нь ямар учраа агуулга явагдаад юм бэ? Энэ их гайхалтай. Дээрээс нь энэ нөгөө ажлын юу юм бэ? Албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашиглах давуу байдал гэж энэ бол яг хуулийн ойлголт. Энийг уншаад сонсгоч л да. Аяллалын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3-1-ийн 3 албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашигын эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгод ашиглах хийх ёстой үйлдэл хийхгүй байх. Хийх ёсгүй үйлдэл хийх хэлнэ гэж заасан. Миний хувьд бол ганц багц үйлдэл энэ хийх ёсгүй үйлдэл байсан. Хуулиараа хориосон үйлдэл. Тэгэхэд хийгээд байгаа үйлдэл.
Дээрээс нь давуу байдал гэж юу юм бэ? Энэ нь мөн хуулийн 4-1 зааснаар этгээд болон 4-1 заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ уруулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж. Энэ хоёр компанийн хувьд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон уу? Болсон. Энэ хоёр компани тайланд нэгжүүд хамтлагтай тайлан гарч байгаагүй. Өөрсдийнх нь өгсөн тайлангаар хамгийн багадаа 70 сая төгрөг гэж тэр нөгөө 854 сая төгрөгийг засгийн газраас гаргуулж авахтаа бичсэн тайланд. Тэгээд тэр засгийн газраас гаргаж өгсөн 854 сая төгрөгийг яагаад гаргад юм бэ? Ямар журамтай юм бэ гэхээр энэ засгийн газрыг хэрэгжүүлж байгаа хөтөлбөр компанид нь алдагдaltaа тэр компани засгийн газрын үйл ажиллагаа гэх юм уу хөтөлбөрийг хэрэгжүүлснээр алдагдал хүлээгээд тэр алдагдлыг нөхөх зорилгоор энэ мөнгө гаргах ёстой. Засгийн газрын нөөцийн мөнгө. Тэгэнгүүт энэ компани өгсөн тайлан нь болох тэр тэн тайлан өгөхдөө нийтдээ 70.1 гэдэг л 70.5 бахад 5 сая төгрөгийн ашигтай гэдэг тайл өгсөн. Тэгэнгүүт нөгөө нөөц хөрөнгө гаргах байгаа хүмүүс нь гайхаад энэ чинь ашигтай компани байж та яагаад бид нар мөнгө гаргах ёстой юм бэ? Дээрээс нь чиглэлээ. Энэ бол хавцрал дороо мэдээж би зүгээр амаараа зохиож яриаггүй. Ийм байгаа. Тэгээд ганцгийн хувьд зүгээр ингээд одоо энэ байдал сая ярьсны үйлдэлүүдийг дүгнэлт хэлэхэд улс төрийн албан тушаалны хувьд албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд оруулсан. Ашиглаж өөрийн төслүүдээр компаниудаа үүсгэн байгуулаад тус компаниудад ямар ч хувийн компанид оролцохгүй тийм давуу эрхүүдийг олгоод нүүрс хөтөлбөр гэдэг одоо сүүлд ажиллаа болсон. Ажиллагаа гэх үйл ажиллагааг явуулж үйл ажиллагааг зохион байгуулж удирдсан. Би энэ удирдсан гэдэг үгийг тайлбарлах. Энэ удирдсан гэдэг нь энэ 5 шүүхүүрийн 5 хилцүүлгийн явцад гарч ирсэн байна. Энэ компани үүсгэн байгуулахад эхлээд нөлөөлсөн. Хоёр компаниг үүсгэн байгуулахад энэ хөтөлбөрт оруулсан. Тэр 854 сая төгрөг авахд тэр юуны хурал дээр нь очиж албан бичиг өгсөн үү гэсэн. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас хурал хийгээд зээл олгоход нь бас хурал дээр нь очиод өөрөө танилцуулга хийгээ явсан. Энэ бол нөлөөлөд байгаа. Ер нь тэгээд дүгнэлт хэлэхэд төрийн өмчит хувьцаат компани, хувийн компани ийм гэрээр байгуулах боломжгүй. Тэгвэл Барнуур хувьцаат компани ийм 3-6-гийн залттай ийм гэрээ байгуулж болдсон бол хүн болгон очиод гэрээ байгуулж байна. Тэгээд энэ үйл ажиллагаа засгийн газрын үйл ажиллагаа гэдгээр энэ компани энэ гэрээ байгуулдаг. Боломжгүй гэрээ байгуулж өгсөн. Тэгээд дээрээс нь хувийн компани төрөөс дээр тусламж авах үндэслэл байх уу, боломж байх уу? Энэ боломжгүйг мөн хийж өгсөн. За тэгээд дараагийн үйлдэл болохоор энэ ашигын талаар нэг яриад. MGL-SB хувьцаат компани 2012-аас 13 онд нийт тэрбум 760 сая 400 мянган төгрөг. MGL-SBD хувьцаат компани 2013-14 оны 1-р удирдалд нийтдээ 2 тэрбум 331 сая 900 мянган төгрөг. Ийм ашигтай ажилласан хоёр компани юм шиг. Одоо дүгнэлтээрч гарч ирж байгаа аудитын дүгнэлтэн дээр тусгасан. Энэ компани одоогийн энэ компаниудын даасанд байгаа мөнгө энэ мөнгнүүд хаагдсан байдаг бас байна. Энэ компани даасанд одоо нэг ашигтай ажилласан компани даасандаа ч юм уу эсвэл захирлын эрх мэдлийн асуудал байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо компанид бол даас мөнгө төгрөг байхгүй. Тэгсэн мөртлөө ийм ашигтай ажилладаг байгаа. За тэгээд дээрэс нь энэ дээр нэг юм дурдчих. MGL-SB хувьцаат компани нүүрс борлуулсан орлогоос 2012 оны 11 сарын 20-аас 13 оны 1 сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд нөгөө слайдаар харуулсан ганц баяр саргаар дамжуулаад 482 сая 100 өөрөө 95 сая төгрөг авсан. Тэгэнгүүтээ энэ дээр өмгөөлөгчнөр баримтыг шинжлэхгүй байлээ л дээ. Энэ дээр нэг баримт байгаа. Эрдэнэ болгоноос компани үйл ажиллагааг хавцлах заргацсан мэт. Компани үйл ажиллагааг дэмжих зорилгоор ганцхан зээл авсан. Шүүгчээ санал хэлж болох уу? Би саналаа хэлж байгаа. Энэ үн чинь яллах дүгнэлтээс өөр юм яриад байгаа ч одоо яах юм тэгээд шүүгчээ. Та түрүү хамаарлаггүй юм гэж зогсоод байсан шүү дээ. Би хавцлах. Энэ үн чинь зээлтэй холбоотой хэрэг байхгүй, нэг ч байхгүй. Компани ашигтай холбоотой хэрэг нэг ч байхгүй. Таны өөр юм ярьж байгаа. Ганц гэдэг хүн зээлсэн мөнгө буцаагаад авсан шүү дээ. За. Гэхдээ энэ хүн мөнгө авсан гэдэг ингээд худлаа юм яриад байгаа юм. Илт худлаа юм. Та яллах дүгнэлтэд уншилтаа. Дээрээс нь мөнгөнд бас муу адил. Энэ компанийн үйл ажиллагаас 336.9 сая төгрөг. За даваагүй захирал нь мөнгө авч байгаа юм байна. 315.8 сая төгрөг. Энэ мөнгүүдийг яагаад яриад байгаа юм бэ гэдэг учир нь багт энэ компани санхүүгийн тайланд нэг ч тусахтаагүй.
баримтууд нь авахгүй. За нэгс нь ганц их ингээ мөнгө авчтай бол тэр баримтуудын компани тэр зээлийн төлөвч гэдэг юм уу тийм үү? Гүйлгээний утгатай ингээд гарлаг байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ баримтууд байхгүй учраас би энэ дээр дурдж байгаа шүү. За түрүүн тэр өгөндөө бид дурдсан тэр 854 сая төгрөг авахд бол нийтдээ 3 алтан бичиг өгсөн. Тэгэхдээ ганц их сайд өөрөө тайлбарлаж илээ. Энэ хэрэг ерөнхий сайд алтан бичиг явуулах хэрэгтэй. Явуулахдаа за хийгээд 6 дахь дугаар аваад явуулах хэрэгтэй. Энэ дээр явуулсан бичгүүд би тэр засгийн газрын тухай хуулийн бас харсан. Тэр журмын харсан. Хэрүү явуулах засгийн газрын ерөнхий сайдын ахлах зөвлөх алтан бичиг явуулахдаа хээ дугаартай явуулдаг. Энэ компани 854 сая төгрөгийн зээл олох 1.5 тэрбумын зээл олох асуудал дээр зөвхөн хээ дугаартай алтан бичиг шүү. Засгийн газрын ХЭГ дугаартай алтан бичиг явуулаад мөнгө шийдвэрлэж өгнө гэсэн. Энийг бас дурдаад очих нь зөв баг. За дараагийн хань болох тэр дараагийн асуудал нь энэ 3.2 тэрбумын хохирлын талаар байна. MJLSB хувьцаат компани Багнуур хувьцаат компанид 2012 оны 11-р сарын 1-ний өдөр нүүрс худалдаа авах гэрээ байгуулж ажилласнаар бидний 5 хоног ярьсан гэрээ. Гэрээний 3-6 дахь заалтыг нэмж тусгууснаар жингийн зүрхэнд 300 BD хувьцаат компани жингийн зүрхэнд 741.7 сая төгрөгийн хохирол очруулсан. Энэ тэгэхээр энэ хохирол юунаас үүдээ гараад ирэх гэхээр нөгөө гэрээний 3-6 дахь заалт. Тэгээд хагас зэрэгт яасан да Багнуур хувьцаат компани хувийн болон бус компанитай байгуулсан гэрээнүүдийг нийтдээ 4 компани 7 компани авсгацсан байна. Тэгээд ямар ч жишгээр гэрээ байгуулдсан бэ? Энэ гэрээ нь юугаар өөрчлөлттэй юм бэ гэдэг байдлаар гэрээг нь аваад нөгөө компаниудтай харьцуулаад үзсэн. Харьцуулаад үзэнгүүт тэр гэрээнээс өөрчлөлттэй юм нь энэ 3-6 дахь заалт. Тэгэхээр энэ 3-6 дахь заалт яагаад гараад ирж байгаа юм бэ? Яагаад энэ 3-6 дахь заалт энэ компанид ганцхан энэ компани гэрээн дээр 3-6 дахь заалт орж ирээд байгаа гэдэг байдал. Сонио. Тэгэнгүүтээ энэ нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн үеийн сайд сонон биелийн ажлын хэсгийн танилцуулга гарсан. Ажлын хэсгийн танилцуулга гарсан, танилцуулгад холбогдох бүх хүмүүсийг байцаасан, танилцуулга гаргасан. Тэгээд энэ танилцуулга сүүлд нь ерөнхий сайд болон ерөнхий сайдын ахлах зөвлөхөд танилцуулагдсан. Энэ гэрээн дээр хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх юм байна. Жингийн алдагдал үүсэх юм байна гэдэг хамгийн гол танилцуулагдсан. Жингийн алдагдал үүснэ шүү гэдэг байдлаар танилцуулагдсан. Тэгэнгүүт энэ хоёр компани жингийн алдагдал гэдэг нэлээд төлбөрт орчих юм байна. Ийм учраас гэрээний 3-6 дахь заалтыг хий гэдэг үүрэг авагдсан. Энийг юугаар хэлэх гээд байна гэхээр энэ Багнуур хувьцаат компани энэ шүүгүрч мэдүүлээд байсан л та. Бид нэр хизээ санаачлагаараа гэрээний 3-6 буюу шуудаасны дараах жингээр төлбөрийн тооцоо хийх заалтыг оруулахгүй шүү дээ гэж. Энэ 3 хүн хэлсэн байна. Хавцтай дээр бол 5 хүн хэлсэн байна. Нэр энэ Багнуур хувьцаат компани чинь төрийн өмчт хувьцаат компани. Тэгсэн мөртлөө бусд одоо хавцар бас авагдсан. Энэ компаниудтай тооцоогоо яаж нийлдэм бэ гэдэг асуулт байна. Тооцоогоо яаж нийлдэм бэ гэхээр тухайн нүүрсийг богонд ачуулаад нөгөө наглаад гэж яриад байгаа. Наглаадаар нь тооцоо игээд нөгөө компаниуд нь буцаад тооцоо ичдэг. Ингээд энэ компаниас өөр тэгж юу байсан наглаад болон жингийн зөрөө гэсэн тохиолдол байна уу гэдэг байдлын гэрээнүүдийг бас авч хийсэн байна. Энэ дээр станцуудад нүүрс нийлүүлэхдээ огцсон тэр жингээр нь очсон зингээр нь тооцоо гэдэг тийм л тохиолдол байна. Энэ түүнээс бусдах хувийн болон хуулийн этгээд ямар нэгэн байгууллагатай алтан гэрээ ихтэй ийм жингийн зөрүүний талаарх заалт нэгч заалт байдаг юм л Багнуур хувьцаат компани. За дээрэс нь энэтэй холбогдуулаад нэг тайлбарлал. Тэгэхээр Багнуур хувьцаат компаниас дулааны цахилгаан станцууд нийлүүлэх нүүрсний үнийг эрчим хүчний зохицуулах хороолт тогтоож өгдөг. Энэ нөгөө Багнуур хувьцаат компани захирал энэ мэдүүлэг дээр ч байсан хавцлаг дээр ч байгаа. Манай бүх гэрээ алдагдaltaа. Энэ бүх гэрээ алдагдaltaа гэдэг нь ямар учиртай бэ гэхээр энэ станцуудад нийлүүлж байгаа нүүрсний үнийг эрчим хүчний зохицуулах хороолоос тогтоох өгчдөг. Энэ Багнуур хувьцаат компанид хамаагүй. Тэнгүүд эрчим хүчний зохицуулах хороол тэр алдагдaltaа байна уу алдагдaltaгүй байна уу тогтоосон үнээр нь нийлүүлдэг Багнуур хувьцаат компани. Тэгмүүд энэ нийлүүлснийхаа төлөө
Багнуур уцаад компани жилийн жил алдагдaltaй. Түүнээс харин бусад хэрэглэгч нарт борлуулах нүүрсний үнийг төрийн хэмжээний хорооны өдөр дэмжийн дагуу Багнуур уцаад компани төлөөлөн удирдах зөвлөлөөр тогтоож өгдөг. Тэгэнгүүт Багнуур уцаад компани өөрөө компани үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ өөрийнхөө эрх мэдлээрээ байгуулж байгаа гэрээг алдагдaltaгүй байгуулахыг хүсдэг. Тэгж байгуулах гэж явдаг. Ийм хоёр өөр зохицуулт учраас тэр гэрээ болгон алдагдaltaй гэдэг юм энэ дээр яригдаад байгаа шүү. Дээрээс нь дээр компаниуд нүүрс шуудаасны дараах нундаг хаягдл нүүрсийг хэрхэг талаар гэрээнд авах тусгаагүй. Хэрвээ ингэж жингийн зүрөөний асуудал тэнд дахин шигшээд үлдэгдэл үлдэнэ гэх юм бол тэр үлдэгдлийг яах юм бэ? Энэ шуудаа чинь тэр тайлбарлан жогч шуудаан дотор яг 40 кг ороод байгаа байхгүй шүү дээ. Энийг яах юм бэ гэдэг юм мөн гэрээндээ тусгаад өгчих боломж байсан. Энийг бол огт тусгаагүй. Тэгээд энийг нэгсэн шуудаалаад тэнд нутаг үүсчингүүд Багнуур ич компани, Багнуур уцаад компани охин компани. Тэнд үүссэн нүүрсийг яах талаар Багнуур уцаад компаниас чиглэл өгөөгүй. Харин MJL, SB болон SB компани энэ нутаг нүүрсээ яах юм бэ гэдэг байдлаар зөвхөн яг үгээр нь шүү. Яах юм бэ гэдэг л хоёр удаагийн алтан бичиг өгсөн мэт. Энэ талаар хариу ирээгүй. Энэ хариу ирсэн алтан бичиг байна уу? Тэгвэл тэрийг гаргаж өгөөч гэсэн энэ талаар хариу ирээгүй. Тэгэнгүүт Багнуур илч компани нөгөөдгийг борлуулад гэдэг бүгдийг нь тодорхой хэмжээг борлуулсныхаа мөнгийг тэр компани тэдэн төгрөгөөр борлууллаа. Энэ станцад эдэн төгрөгөөр ийм тоон нүүрсийг өглөө гэж падаануудаа бичиж нөгөө компанид тооцоогоо нийлээд тэр тооцоо нийлсэн баримтуудаа гаргаж өгөөд баримтынхаа дагуу Багнуур уцаад компани руу нийтдээ 159 сая төгрөг төлсөн байна. Энийг бол энэ хоёр компани учруулсан гэдэг хохлоос хас тооцоод байгаа. За, үнийн зүрх. Энэ жингийн зүрх, үнийн зүрх бол энэ хэргийн гол юм болоод байгаа юм л та. Тэгээд сонгуульч нар яцаагаад бас энэ дээр жоохон тайлбар хэлэхтэй байх хэрэгтэй. MJL SBD хувьцат компани нүүрс бодлого худалдаа авахгүй 2013 оны 9 сарын 27-ны өдрөд гэрээ байгуулж шигшиж ангасан чанарын 1 тонн нүүрсийг 27 мянган төгрөгөөр нийлүүлснээр Багнуур хувьцат компанид 1 тэрбум 736 сая 200 мянган төгрөгийн хохирол учирсан. Энэ дээр тэр хавц дэрэгт нэг баримт хэлээд байгаа л да. Отхон баяр Базарсур хоёр бол шүүх хуралдааны танхимд орж ирээ нийлүүлсэн. Тэгээд тэр хоёрын хавц дэргийн мэдүүлэг болон одоо энд хэлж байгаа мэдүүлгээр 32,500-аар байгуулах гэж шахаад хийлээгүй нөгөө 39 мянган төгрөг. Өөрсдийнх нь тогтоосон 2013 оны 8 сарын 8-ны өдрийн шигшиж ангасан нэг чанарын 1 тонн нүүрсийг 39 мянган төгрөөр худалдан борлуулсан гэдэг. Туурдынхаа хурлыг гаргачихж байгаа. Шийдвэрээ гаргасан. Туурдын хурал нь нөгөө Багнуур уцаад компанийн хэрэгжүүлэх ёстой шийдвэр нь тэр байна. Тэнгүүд 8 сарын 8-наас хойш 9 сарын 27-ны хооронд энэ компани 27,500-аар гэрээ байгуулчих. Тэгээд гэрээ байгуулчихсан гот нөгөө Отхон баяр Базарсурын асуух дээр бид нар энэ 32,500-аар шахаад хийлээгүй гэдэг. Энэ чинь уул нь түрүү өнгөөлж асуугаад байсан л энэ хүмүүс энд сууж явах ёстой шүү гэдэг. Энэ агуулгаараа энэ хүмүүсийг татаж шалгасан. Та нар тууцын шийдвэр гарчаад байхад 27,500-аар өгсөн чинь өөрсдөө чинь гинт хэрэг мөн шүү гэдэг. Тэгээд татаа шалгах явцад Отхон баярыг татсан л да. Татаа шалгах явцад нэгсэнд албан тушаалын мэдлээ уруулсан, дарам шахалт ирсэн, хүчээр байгуулсан гэдэг үйлдэл ярингуут нь энэ Багнуур уцаад компани хүмүүсийг шалгах шаардлагагүй юм байна. Энэ төрөөс гэдэг үйлдэл албан тушаалын байдлаа уруулж байгаа гинтэргийн үйлдэл болоод явчих юм байна. Тийм учраас Багнуур уцаад компаниг шалгах шаардлагагүй юм байна гэсэн зүйлсэн. Дээрээс нь энэ Отхон баяр Базарсурын нар өөрсдөө тууцынхаа шийдвэр гаргачаад тэгэнгүүт энэ компани руу та нар бүр байгаа 32,500-аар хийчихлээ гэрээ гэдэг. Энэ уул нь тэр компани удирдлагууд тууцынхаа шийдвэрийг биелүүлээд ингээ явж байгаа байтал зөрөөд нөгөө хүмүүсээс хийчихлээгээ гуугаа явж байгаа үйлдэл нь ямар үйлдэл байх вэ? Энийг ингэж гуух хэмжээнд хүртэл ямар үйлдэл гаргасан байх вэ? Түүнээс 32,500-аар 39 мянгаар байгуулахгүй. Энэ бол компани шаардлага байх хэрэгтэй. Тэнгүүд хүчээр эдний батлагснаас хойш байгуулаад байгаа үйлдэл нь ямар учиртай бэ гэдгийг сонирхолтой. За тэгэнгүүт 2013 оны 11 дугаар сарын 1-ний өдөр Багнуур уцаад компани тууд хуралчж байгаа. Энэ туудын нийтдээ 2 тогтоолыг авч ирсэн. Нэг тогтоол нь бол тэр 9 асуудал хилцдэг юм байлээ. Нэг тогтоол нь
7 асуудал хэлцсэн юм л. Тэгээд тэр сүүлийн хэлсэн 7 асуудлын 7 дахь дээр нь Багнуур хувьцаат компани тууцын хурлынхаа мэдүүлэг байсан. Энэ тэгэнгүүт Багнуур хувьцаат компани тууцын энэ шийдвэрүүдийг ингээд хараад байхад Багнуур хувьцаат компани хизээж нэг компанид энэ үүсгэн байгуулагдсанаас хойш тууцын хурлуудын ингээд хизээж нэг компани зориулаад 32,500 төгрөгөөр борлуулахыг зөвшөөрсөн тийм алтан бичих гарч байгаа юм байна. Тэгэнгүүт энэ 9 сарын 27-нд байгуулсан гэрээний дараахан буюу 11 сарын 1-ний өдөр тууцаар тогтоол гараад тэр тогтоол дээр ярьсан юм нь бол хац дэрэгт бичмэл хэлбэрээр болон CD-гээр буутсан байна. Тэгээ CD-н дээр бичлэгийг болон бичмэл хэлбэрийг унших тэр бид нар 1000-д хашгичаад хэдэн цагаар хуралдаа бид нар дийлэхгүй шүү дээ. Тууцын шийдвэрийг гаргаад бид нар руу гаргаад гас уцдсан шүү дээ. Тэгээд ийм үйлдвэрлэлд бас хилцүүлгийн явцад ч ярьсан. Тийм учраас энийг яриад тахын илүү зүг. Тэгэхээр энэ 11 сарын 1-ний өдрийн 27,500 гэдэг тогтоол шийдвэр хизээч нэг компани зориулж гараагүй, харин энэ компани зориулаад гацсан байгаа шүү. За энэ дээр түрүү өмгөөлөгч нар бас яриад байлаа. Ганц хүн эрчим хүчний сайдын төвшөрлөөр багцлагсан ажлын хэсэг байгуулж тоног төхөөрөмж түрээсийн дардал 63.9 сая төгрөгийг Багнуур хувьцаат компаниар төлөвлөж шигшиж хангасан нөөцийг MJL-SP хувьцаат компанид нийлүүлснээс учирсан орлоо гэж байна. Энэ яагаад тохирол тооцогч байгаа гэдэг өмгөөлөгч нар ярьсан. Энэ ажлын хэсэг ажиллах хугацаанд Комод хувьцаат компанитай Багнуур хувьцаат компани гэрээ байгуулсан. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ. Тэгээд түрээсийн гэрээний дагуу 63.9 сая төгрөгийг Багнуур хувьцаат компани төлсөн. Төлжингуудаа энэ мөнгө өгөөч гэдэг шаардлага тавьсан. Тухайн үед хавц дэрэгтээс мэдүүлэг болон юугаар 63.9 ажлын хэсэг дээр 63.9 сая төгрөгийн заавар гаргачлаа. Үүнийг яах юм бэ гэдэг байдал ганц танилцуулган дээр ч яригдсан гэсэн асуусан гэдэг. Тэнгүүд танах төлжээ. Тэгээд явцдаа наадхан зохицуулчнаа танах охирлгүй байх хэрэгтэй гэдэг хариулт хийсэн байна. Тэгээд энэ 63.9 сая төгрөг юу хийсэн бэ гэхээр нөгөө төхөөрөмжийг аваачаад нүүрсээ шигшсэн. Нүүрсээ шигшээд туршилтын арга хэмжээгээ явуулсан. Тэгээд шигшэхэд нөгөө тоног төхөөрөмж түрээснээр гарсан зардал. Тэгээд энэ гарсан зардлыг тэр шигшж байгаа нүүрсийг хаашаа нийлүүлсэн бэ гэхээр тэр яг бүрийн хэмжээгээр нийлүүлдэг бол 5,000 тонныг MJL-SP компани бүлэглэж өгчихсөн. Тэгээд SP компани энэ нүүрсийг нөгөө нүүрс хөтөлбөрөх үйл ажиллагаанд хэрэглээд зарцуулаад. Тэгмүүд Багнуур хувьцаат компанийн 63.9 сая төгрөгийг яагаад төлөх ёстой юм бэ? Багнуур хувьцаат компанид тоног төхөөрөмж түрээслэх шаардлага байсан уу? Байгаагүй. Хөтөлбөр хэрэгжүүлэлт туршилтын арга хэмжээ явах болох тэр нөгөө түрээсийн зардал хэрэгтэй болсон үүний дагуу гарсан. Тийм учраас энэ компаниуд дээр тэр 63.9 сая төгрөг гэдэг нь гарч ирээд байгаа шүү гэсэн. За одоо нөгөө шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбарлая. Энэ дээр эрүүл байдлын шийтгүүлийн 159-р зүйл мөн сангийн сайд хууль зүйн сайдын хамтарсан 2010 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн 10-139 тоо тушаал. Энэ 139 тоо тушаалын 4-ийн 1 дээр санхүүгийн эдийн засгийн шинжилгээ хийлгэхдээ төлбөрийг цагаат тооц төлнө гэж байна. Энэ авилга төрийн өмгөөлөгчийн үгэн дээр бол авилгатай тэмцэх газар нэгснээ мөнгөөр зодоод хаамаа хүмүүсийг авчираад шинжээчийн дүгнэлт гаргуулаад нөгөө хэд нь мөнгө өгчихсөн. Энэ эрүүгийн ирэх дээр ийм тохиолдол байд юм уу гэдэг баасан дөрж өмгөөлөгч ярьж ил. Энэ бол журмаар зохицуулагдсан асуудал. Тэр нэгсэнд шинжилгээний дүгнэлт гаргаж байгаа байгууллага болон хувь хүмүүст энэ журмын дагуу мөнгө олгоо гэсэн 2 саятай хамтарсан тушаалын дагуу мөнгө нь олгоцсон байдаг. Гэхдээ эдэн дөрөв яаж олгоцсон нь бид нар ч мэдэхгүй хавц дэрэгч авдаг байгаа. Тэр бол биднэрт нэг ач холбогдол багтаа. Дээрээс нь эдийн шинжилгээ хийх журмын нэгэн хоёр дахь хэсэг шинжилгээ хийхдээ шүүхийн шинжилгээний тухай хууль болон банк, төсөв, санхүү, нэгтлэн бодох бүртгэл, татвар, өмчийн холбогдолтой хууль тогтоомжийг өдөртөх болгоно гэж байна. Саяын тэр уншаад байсан хуулиуд нь үгээр төсөв, санхүү, нэгтлэн бодох бүртгэл, татвар, өмчийн холбогдолтой хууль тогтоомжийг өдөртөх болгоно гэж тус заасны дагуу гаргасан байна. Тэгэхээр нөгөө татврын актыг өөртөө сайн дураар гаргадаг ч гэсэн. Тэр нүүдийн татврын асуудал сайн дураар гаргадаг ч гэсэн. Энэ шинжилгээ хийж байгаа хүмүүс энэ заалт болон хуулийнхаа заалтын дагуу дүгнэлт гаргасан шүү. Түүнээс өөртөө нэг захиалгаар хийцэн юмыг батлаад гаргачихж байгаа ч юм тийм ойлголт төрүүлээд байлаа. Энэ хуулийнхаа дагуу
шинжилгээ хийсэн шүү гэдэг нь давхар тайлбарлажээ. За тэгээд мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх тухай тогтоод нэмэлт шинжилгээ хийх тогтоодыг эрүүл байцаагч сэтгүүлийн 157-ийн нэгд хэсэг заасны хүрээнд ялагдагч болон ялагдагчийн өмгөөлөлт танилцуулж ирэхийг харсан байсан. Энэ тогтоодыг сүүлд нь бид хоёр хэрэг хянж явах явцдаа тогтоод танилцуулсан бүгд танилцсан бас дорн гаруусгаар зурцсан. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан нь энэ дүгнэлтийн талаар тухайн прокурорын байгууллагад танилцуулахгүй удаж яана гэдэг шаардлага мөнгөд туягаарч юу яасан хүсэлд орж ирсэн баасанд орж өмгөөлөгчөж хоёр ч хүсэлд орж ирсэн. Хүсэлтийн дагуу бид нар шинжээчийн дүгнэлтийг танилцуулах шаардлагатай гэсэн хариуг аялалтай тэмцэх газарт алтан бичгийн өгөөд дээрээс нь баасанд орж өмгөөлөгчөд таны хүсэлтийг шинжээчийн дүгнэлт танилцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх гэдэг шийдвэр бид нар гаргасан. Тэгээд шинжээчийн дүгнэлтийг бид нар хэрэг хянж явах явцдаа харсан бүх өмгөөлөгч танилцсан бүх холбогдогч нар танилцсан байсан. Тэгээд танилцчаад энэ эрх зөрчөөд байна гэдэг асуудлыг ярих дээр танилцаагүй бол танилцуулаагүй бол бас нэг байцааш хуулийн зөрчил танилцуулсан бол ямар зөрчил байгаа гэдэг маш сайн. За тэгээд үндэсний аудитын газрын аудитын тайлбар эдийн засгийн шинжилгээ хийхэд үндэс болгосон бөгөөд аудит хийхдээ төрийн аудитын тухай хуулийн 15-ийн 1-ийн 8 дахь хэсэг заасан. Шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаа аудит хийж дүгнэлт гаргах заасан. Мөн хуулийн 4-ийн 1 дахь хэсэгт төрийн аудитын байгууллагаас улс орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон бус орон нутгийн өмчт тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд өмчийн оролцоотой хуулийн этгээд гэж байна. Төсвөө санхүүгийн дэмжлэг авсан төсөл оролцоотой өмчийн хуулийн этгээд гэдэгт бол Багнуур Уцаад компани орно. Тэгмүүдээ төсвөө санхүүгийн дэмжлэг авсан хуулийн этгээд энэ компани дэмжлэг авсан уу? Авсан. Үйл ажиллагаа юугаар эхэлсэн? Төрийн мөнгөөр эхэлсэн. Тэгэнгүүт тайлбар үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт зөвлөмж гаргахад тус гарч мөрднө гэж. Яг энэний дагуу аудитын дүгнэлт гаргасан. Аудитын дүгнэлт нэгсэнд аудитын дүгнэлтийг дахиад баталгаажуулаад шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа асуудал нь энэ эрүүл байцаан шийдэх хуулинд заасан аудитын дүгнэлтийг бид нар үндэслэл болгоо шүүхт оруулж ирэх яг хуулийн заалтгүй учраас аудитын дүгнэлтийг баталгаажуулна гэж байна. Тэгээд шинжилгээ хийлгэнэ. Шинжилгээ гэдэг нь шинжээчийн дүгнэлтийг хэлээд тэгээд шинжээч томлоод дүгнэлт гаргаад ирсэн. Энэ шинжилгээ хийх үндэслэл нь болохоор дүгнэлт зөвлөмж байна. Эний дагуу аудитын дүгнэлт зөвлөмж гаргасан байна. За тэгээд энэ тухайн үед гүйцэтгэх ажлын хэсгээс нэг алтан бичиг төрөө өмгөөлөгч нар яриад хэлээ л дээ. Мөрдөн байцаах хэлцээнд дараатаа алтан бичиг өгсөн байсан. Энэ алтан бичиг ямар учиртай бэ гэдэг байдлаар мөрдөн байцаагчид бид томилж шаардсан. Энийг тайлбарлал гэдэг байдлаар хандсан. Энэ дээр гүйцэтгэх ажлын чиглэлээс бичиг өгсөн. Нэгсэнд дахиад шинжээчийн дүгнэлт нөлөөтэй гарах вэ? Тийм учраас энэ шинжээчийн дүгнэлтийг аль байгууллагаар хийх нь зөв бэ гэдэг өөрсдөө гүйцэтгэх ажлынхнаас танилцуулга аваад танилцуулгын дагуу гаргасан. Түүнээс яг албан тушаалын хувьд уруулан ашигласан нөлөөлсөн байдал ингэж анзаарагдаад байхад шинжээчийнхээ дүгнэлтийг яаж гаргах ёстой бэ гэдэг байдлаар хандж байгаад энэ дүгнэлтийг гаргасан байгаа шүү гэдэг хэлж. За тэгээд яг эцэстэн дүгнэлт хэлэхэд энэ ямар ч хувийн компани түүхэнд олгоддгүй ихээр ганцхан энэ компаниуд олгоо өгчжээ. Тэгээд олгож өгөхдөө бүр өөртөө хамаарал бүхийг дандаа өөрийн тойрон хүрээсэн байгаа хүмүүс энэ эрхийг олгочжээ. Энэ эрхийг олгочоод энэ компаниудын үйл ажиллагааг удирдах чиглүүлээд оролцоо авчижээ. Тэгээд түрүү нэг өмгөөлөгч хэний үед мөнгөнтэй даваагүй нар яагаад энэ албан тушаалтан биш мөртлөө албан тушаалын байдлаа уруулах гэмтэрэгт оролцоод байгаа юм бэ гэж шаруу номын өмгөөлөгчөөс орж яддаг шээ. Энэ ганцх ахлах зөвлөхийн үед энэ хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг албан тушаалын байдлаа уруулж явахдаа энэ хоёрыг ерөнхий ангийн 35-ийн 35-ийн 6 дахь хэсэг зааснаар хамжигчаар оролцуулсан гардан гүйцэтгүүлсэн. Өөрөөр хэлбэл тэр хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэхдээ энэ хоёр компаниг ашиглажээ гэдэг үгнээс. Түүнээс энэ хоёрыг төрийн албан тушаалтан мөн үү биш үү гэдгийг бол бид нар энд сууж байгаа хууч хүмүүс бол хангалттай ойлгох. Тэгээд бүлгэлсэн гэдэг үйлдэлийг оруулж ирэхдээ ерөнхий ангийн 35 36-г журамлаад оруулж ирдгийг бол сайн мэдэх байх.
хүмүүсийн хувьд. Тэгээ энэ нөгөө ядарч өгүүлсэн дээр нэг зөрчил байна гэсэн. Энэ мөнгөн туяагийн үйлдэл яллахдаа за энэ гол ингэ MJLSB хувьцат компанид 2012 оны 11-р сарын 2-ны өдрөөс Ерөнхий нэгтлэн бодлогчид томилогдсон ажиллах хугацаанд яллагдагч газ өгт даваагүй наартаа урьдчилан өгсөн тохиолдсон гэдэг. Энэ бол даваагүй гэдэг MJLSB гэж компанид даваагүйгээд орцсон. Тэгэхдээ яллагт үйлдэлтэн дээр ялагдагч мөнгөн туяагийн үйлдэл дээр ингэ даваагүй гэж бичснээс биш ялагдагч даваагүй ийм үйлдэлтэй ингэж яллагдана гэдэг үйлдэл дээр MJLSB ч юм уу эсвэл компани зөрүүлээд ажиллаж байгаа компани бичсэн юм байх байгаа шүү гэдэг нэг хэлчихэ. За өөрчлөлөө. Шөнө асуултууднаас нагуулж байна. Энэ статистикийн судалгааг хаанаас авсан мэдэхгүй тодорхойгүй гэдэг л. Энэ хавцдэргийн 18-19 дахь хуудсанд давагдсан байгаа. Нийтдээ 79 нэр бүхэн юмныг байцаасан байна. Энэ дээр нүүрсний ченжч байгаа, нүүрс хөдөлтөн борлуулдаг хүмүүс байна. Нийтдээ 79. Гэхдээ бид тэр уншихдаа Бат хоримтыг шинжилэн судлахдаа 3 хүнийг уншсан. Тэр 3 хүн дотор Багнуурын налахын хүмүүс байсан. Эхнээс нь аваад уншсан. Налахын хүмүүс. Тэнгууд налахын урхатай харьцуулаад гэж. Тэгээд энэ хүмүүс дотор нүүрс 200 мянган төгрөг хүрж байгаа юм аа. Тэр 200 мянган төгрөг өрөөдөөс нь нүүрс чинь Портер нүүрсийг хэлдэг юм аа. Портер нүүрс чинь дотор хэд янз өндөрлгөөгүй 2.5 тонн, 1.5 тонн, 1 тонн байдаг гэдэг. Энэ нийтдээ 79 хүнийг ингээд байцаачингууд ийм мэдүүлэг өгсөн юм. Тэгээд Монголд ер нь яг энэ үн хашийн талаар судалгаа гаргадаг ямар байгууллага байна. Энэ хүмүүсээс нэг талаас нь ингээд ченж нарч гэх юм уу борлуулагч нараас мэдүүлэг авчихгонгууд энэ чинь яг юугаар нотлогдох юм бэ гэдэг шаардлагыг мөрдөн байцаагч тавиад прокурорын даалгавар бичээд даалгаврын дагуу Монгол аль бие ёсны үн хашийн тогтоодог судалгаа хийдэг хаазар хаана байна. Тэрний дагуу энэ үн хашийн аль бие ёсны мэдээллийг аав гэдэг шаардлага тавьсан. Үүний дагуу Монгол судалгаа хийж байгаа үн хашийн мэдээлэл гаргадаг статистикийн үндэсний хүрээлэнгээс албан тоот явуулаад албан тоотоор хариугаа авсан. Тэр албан тоот дотор явуулахдаа 1 тонн гэдгээр гаргаараа гэдэг байдлаар гаргаад 1 тонн нүрс тэр 200 мянга биш хамгийн дээдлээ 98 орчлоо те 98 мянга хүртэл үнэтэй гэдэг ийм судалгаа гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр бас нэг барайд 20 мянган тонн нүрсийг 27,500-аар аваад Багнуурын урхаар яагаад алдрал хүлээхгүй гэдэг. Энэ уурхаад нийлүүлж байгаа 20 мянган төгрөг гэдэг чинь нөгөө миний түрүүний тайлбарлаад байсан. Нөгөө Багнуур хувьцат компани энэ Багнуур хувьцат компаниас дулааны цахилгаан станц суудад нийлүүлэх нүүрсний үнэнийг эрчим хүчний зохицуулахын ороноос тогтоож өгдөг. Түүнээс энэ Багнуурын уурхаа 1 тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр гаргаж ирээд хэдэн төгрөгөөр тийш авчуулаад 20 мянган төгрөг болно гэдэг тийм юугаар үн хашийн судалгаагаар биш шууд эрчим хүчний зохицуулах хараанаас танилцуулаад шууд гаргаа өгч байгаа. Ийм учраас нөгөө нуурхаад нь 20 мянган төгрөгөөр нийлүүлээд байдаг. Энэ бас алдагчтай Багнууртай. Тэнгүүд 20 мянгаар авсан юм бид нар 25,700-аар авах тэр яах тэр Багнуурын уурхаа алдагчтай байдаг гэдэг. Энэгээр тайлбарлагдах байх гэж бодож байна. За хурцлаа. За хоёр дахь тайлбар дуслаа. Нэг дахь шүмжээ сандаад байна. Хөрөгчийн өмгөөлөгч тайлбарласан. За хөрөгчийн өмгөөлөгчөд бол би дараах зүйлийг бас нэмж хэлье. За Багнуур хувьцат компаниас ялангуяа MJLSB компани захирал даваагууд бол төлөөлөлт зөвлөлийн хурлын тогтоолоор 1 тонн шигшэж ангилсан нүүрсний үн 39 мянган төгрөг болсон гэдгийг бол хэлсэн. За энэ бол хавцд хэргийн 1-р хавцд хэргийн 163 дугаар хуудсанд байгаа гэрч ямар чаргалын мэдүүлгээр тогтоогддог. За энэ дээр юу гэж байж байгаа нөхөр 2013 оны 8 сард манай төлөөлөлт зөвлөлөө шигшэж ангилсан чанартай 1 тонн нүрсийг 39 мянган төгрөгөөр худалдаахад тогтоолгаж үнийг нь тогтоож өгсөн юм. Би
даваахууд энэ тогтоолыг танилцуулах даваах нь би дарагтайгаа яриад танаа төлөөлөө өдөртөх зөвлөлийн тогтоолыг дахиад агуулчихна гэж хэлчихэд яваад өгсөн юм. За тэгэхээр тэр тогтоол нь ямар байдлаар тодорхойлогддог юм бэ гэхээр хоёрдугаар хавцад хэрэгт бол авагдсан байгаа. MGLSP компани багнуур хувьцаат компаниас явуулсан 2013 оны 8 сарын 15-ны 2 дороо 1154 тоот бичиг байгаа даваахууд бол явуулсан. Тэгэхээр тэр бичгэн дээр бол 39 мянган төгрөгөөр нэг тонн жишиж ангилсан нүүрс гэдгийг тодорхойлсон. Энийг бол би ягч нэмж хэлмээр байна. За харин сая шүүхийн шинжилсэн байцаалтын явцад шүүмжийн санал дээрс тэр бид нэлээд ярьсан энэ багнуур хувьцаат компанитай холбогдсон ялангуяа MGLSP компаниудаа үнийн зөрүү, жингийн зөрүү. За энэ асуудлуудыг бол хангалттай бичгийн нотол хуримтаар бол тогтоогдсон гэж үзэж байна. Тэгэхээр багнуур хувьцаат компаниас бол ямар баримтууд гаргаж ирсэн бэ гэхээр бол төмөр замын энэ нүүрсний багаан очуулсан нүүрсний наглаад нүүрсний тоо ширхэг тогтоосон пүүний баримтууд за мөн санхүүгийн баримтуудаар бол тодорхойлогдож байна. За тэгэхээр би анхны шүүмжийн саналаа бол дэмжиж байна. За шарун нэмэн болчих. Хоёр залбирсан.